За Дорнод аймгийн ардчилсан нам фракцгүй ардчилсан намыг дэмжиж байгаа мөн илэрхийллээ. За энэ уриалгыг нутгийн ардчилсан намын удирдлагууд дэмжин ажиллана гэдэг мэдээллийг бид та бүхэнд хүргэсээр байгаа билээ. За ардчилсан намын аймгийн чуулган сурагч багш бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд за Дорнод аймгийн ардчилсан намын дарга Цэрэн Чимэг энэ тухай ярилцлага өгсөн юм а. Монгол улсад ардчилсан олон намын систем үүсэж хөгжөөд бол 25 жил болно гэдэг бол үнэхээр тийм бага хугацаа хүний нийгмийн хөгжилтэй харьцуулахад энэ хугацаанд бол улс төрийн намууд бол төлөвшөх шатандаа явж байна. Энэ хугацаанд бол үүсэж бий болж исэн ийм үзэгдэлч гэдэг юм уу, ийм үйл явц гэж бодож байгаа фракцыг үнэхээр ардчилсан намын дарга инквалд фракцгүй ардчилсан намыг зарлсан нь бол цаг үеэ олсон зүйтэй зөв зүйл гэж бодож байгаа. Дунд шатны намын байгууллагын удирдлагын хувьд бол үнэхээр бид нар фракцгүй үнэхээр тэр бодлого шийдвэр тэр зорилттой нэгдсэн тийм фракцгүй байх нь бол хаанаас хэрэгтэй тийм чухал зүйл болж байгаа. Энийг бол бид дэмжиж байгаа. За фракц гэдэг нь намын байгуулалтын гол үндсэн бодлогыг хүчгүйдүүлж олон ургалж үзлийг дэндүү туйлшруулахад хүргэдэг гэдгийг намын гишүүд дэмжигчид дарганаар нь онцлож байсан юм. Хэрвээ ардчилсан нам фракцгүй уриалгыг бүрэн дэмжиж ажил хэрэг болговол эх 2016 оны сонгуульд ялалт байгуулна гэдэгт эргэлзэхгүй байгаач тэд онцлож байсан юм а.